Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа сонсогч үзэгчид та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Радиогийн 3 дугаар студиэс яг одоо 9 цаг 13 минутанд Ямаанамахын халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр радиогийн 3 дугаар студиэд ааш муутай хөтлөгч Айри миний бие болон царай муутай хөтлөгч Ариуга мөн найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллаж байна. Өглөөний мэнд төргөө Ариугана. За өглөөний мэнд ааш муутай. Би нөгөө даргын судал дээр анх удаа сууж байгаа болохоор хамтран ажиллагчаа мартсан байна. Тэгэхээр Hot Topics нэвтрүүлэгтээ Lifety эрүүл залуу амьдарц хай Lifety брендийн Жасмин цай мөн ар жанчвлангийн анхны ундрагаас савлсан аршаан хандгаатай жанчвлан хамтран ажиллаж байна. За баяр хүргэе. Баярлалаа. Даргын судал дээр суух гоё юм. За тушаал гэсэн баяр хүргэе. Өнөөдөр одоо гамнаж яваарай судал юм байна. Тэг нэ. За. Hot Topics нэвтрүүлэг энэ нөгөө юугийн унтраагаад тавьчвал болох те. Видеон дээр нь мьют хийжвэл болох. За, Hot Topics нэвтрүүлгээр бүгдээрээ чинь дэлхийн одоо яг хүмүүс юу сонирхож байгаа тухай сэдв ярьдаг те. Тийм тэгэхээр Ямаанамахын халуун дээрээс буюу одоо Ариуган бот 2 Google Trend дээр хамгийн сүүлд яваад байгаа одоо мэдээллүүдийг хүргэдэг тийм үү? Тэгэхээр ихний ээлжинд Ариуганы за хоёлоо нөгөө нэг нэвтрүүлгийнхаа ихэнд ямар мэдээлэл хүргэдэг байгаа тийм. За өнөөдөр би бэлдсэн мэдээллүүдэд танилцуулъя. Солонгост нэгэн сэдвээр одоо сэвэд байна. Одоо сэвэгч байх уу? Ер нь бол шуураад байгаа юм байна. За Солонгост Seoul Sinkhole гэдэг хайралт одоо яг одоогоор тэргүүлээд гарч ирсэн байгаа. Тэгэхээр 20,000 хайлттайгаар Seoul Sinkhole гэдэг ийм мэдээ явж байна. За энэ тухай одоо би дэлгэрүүлж ярих гэж бодсон. За Америк нэгдсэн улсад Google Trend дээр JD Vance болон Elon Musk гэдэг. За манай ах нь хайлтаар тэргүүлж гарч ирсэн байлээ. За тэгэхээр хайлтаар тэргүүлж гарч ирсэн Elon Musk JD Vance хоёртой холбоотой юу болсон бэ тухаас ярина. За дээрэс нь хоёр хүний бас танаа ахын нэр бас орж ирсэн. Тэр нь Трамп болон Путин гэдэг хоёр нэр хамт орж ирсэн байна. За тэгээд Трамп Путин за бас нөгөө зураг портрет болоо хөрөг зураг гэдэг ийм хайлт тэргүүлээд байгаа юм байна. За энэ ямар учиртай бүгдээрээ сонирхохыг гэж бодсон. Цаг хөлдвөл SB Elon буюу одоо энэ Elon Musk-ийн ахалж байгаа Doge гэд нэрлэдэг байгаа засгийн газрын үр ашгийг дэмжих юм хилцээс одоо жижиг дунд үйлдвэрлэлийн өгж байгаа зээлтэй холбоотой мэдээллүүд хүргэсэн юм байна. За амжуул Америк нэгдсэн улсын энэ мэдээллийг хүргэнэ. За миний хувьд болохоор Холливуудын бас одоо алдартай за бидний сайн мэдэх найзууд суурлын алдарт Рэйчел буюу Jennifer Aniston хин нэг хүнтэй болцоод байгаа юм биш үү гэдэг мэдээлэл өчтөр яг нөгөө хоол эзнийхэн дараа папараццийн зураг цацагдаа тэгээ яригадаад эхэлсэн. Энэ мэдээллийг сонгож авсан. Энэ чинь Обамагаас салсан юм уу? Обамагаас тийш дээ. Обамад үерхэд байна гэж баахан шар хөвлөдөр шуурсан. Худлаа олж дарсан байна. Барак болон Мишель Обама хоёрыг салгангаа алдангуудаа одоо тэгээ бас өөр хүнтэй үерхэд авах шүү. За дараагийн сонгож авсан мэдээлэл болохоор Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны одоо нарийн бичгийн дарга гэх юм уу? Одоо энийг ясандаа сайттай холбоотой мэдээллийг сонгож авсан. За тэгээ энэ хүн бол яг одоо үнэхээр тренд дээр хамгийн халуун сэдв байгаад байгаа. Бүр Америк нэгдсэн улсын трендийг тэргүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр Paul Hexet гэдэг хүн ямар хэрэг тариад ингээд одоо олонний анхаарлын төвд ороод ирсэн тухай ярих бол сүүлийн мэдээллээрээ би одоо за Өмнөд Солонгосын одоо охтын хамтлагууд, хөвгүүдийн хамтлагууд бол дэлхийд алдартай тийм үү. Тэгвэл өмнөдийн Hype Entertainment гэдэг томоохон entertainment компани зүгээс одоо дэлхийн охтын хамтлагийг байгуулна гэд 2003 онд нэгэн тийм реалити шоугаар одоо авиасныг шалгаруулдаг шоугаар байгуулсан хамтлагийн гишүүн одоо бүсгүй нэгэн том мэдээллийг хийсэн байна. Энэ тухай мэдээллийг би хүргэнэ. За тэгвэл Өмнөд Солонгосын мэдээллээр эхлэе гэж бодож байна. Өмнөд Солонгост Google Trend-дээр одоо Sinkhole буюу цөмрөлт одоо газрын нуранг гэж нэрлэдэг, цөмрөлт гэж нэрлэдэг ийм мэдээлэл бас яваад байгаа. Тэгэхээр энэ ямар ч учиртай гэхээр 2020 3 сарын 25-ны өчигдөр яг шөнийн одоо шүн 25 шилжих шөнийн алдад одоо ойролцоогоор 8-9 цагийн өмнө энэ одоо мэдээлэл гарч эхэлсэн байна. Юу гэвэл Солонгосын Сөүл хот одоо төвд одоо Гандон дүүрэгт нь Гандонгу гэдэг энэ дүүрэгт нь зүв зүгрээжээд яг зам дагуу маш том газар нураад цөмрөөд орсон. За энийг одоо Sinkhole гэж нэрлэдэг. Хаяа. Оо энэ ч мөр янзын том байна тий. Харин тий. За ингээ зүгээр ингээ мөрөөр явчихсан чинь газар нураад доошоо орж нэхэд нэг л тийм эрсдэлтэй айцтай санагдаад айц хүзэл болж ин л та энэ. За тэгээ хамгийн гол нь энэ одоо юу лөө нөхрөө
юу орсон юм бэлээ? Мотоцикл унаж явж байсан жолооч мотоциклтэйгээ орсон гэж ойлгож байгаа. Бас хэд хэдэн хүн орсон байж магадгүй. Аврах ажиллагаа яг явагдаж байгаа. Тэгээ хамгийн гол нь аврах ажиллагаа нэлийн удахаар байна гэсэн ийм мэдээлэл одоо явж байна. Тэгэхээр одоо энэ албан ёсны сөүлийн Гандон мужийн онцгой байдлын газраас мэдээлж байгаагаар бол бидний тооцож байгаагаар бол энэ аврах ажиллагаа 10 цаг доройж зарцуулах нэ гэж байна. Тэгэхээр доор нь байгаа хүмүүс ч одоо нуран үрссэн. Доор нь байгаа хүмүүс ингээд одоо тэр хооронд одоо амьд үлдэх нүггүй юу бас л их хэцүү байдалтай байгаа юм да тийм. Энэ одоо зураг дээр нөгөө одоо машин бариач юм уу үзэж чадахгүй явж байгаа хүмүүст хэлэх одоо маш том одоо нэг зүгээр одоо нүдэн баримжаагаар бол мэдгүй 2 3 хаус ингээд одоо бараг тий 2 3 хаус ингээд байж их хэмжээний том газар ингээд бүхэлдээ одоо хурдны зам дээр цөмрөөд орсон байна л та. Тэгээд энэ доошоо хэдэн метр гэсэн бэ? Тэр ингэсэн байна. Диаметр нь бол одоо 20 метрийн диаметртэй. Доошоо нь гүн нь 20 метр гэж байна. Тэгэхээр ерөөсө 20 хаашаа 20 гэсэн юм ерөөсө нүхэл ингээд үүссэн байгаа. Гэхдээ тэгээд бас болоогүй. Нэг талаас нь одоо ингээд дагаад ийшээ нөө баахан 170 метрийн юм шороо болон ус нь тийшээ гулгаад тийшээ орцсон. Тэгээд энэ доошоо цөмрөөд оршихоор чинь дагаад бас 20% тийм өөрчлөлт үзүүлсэн юм байдалтай байгаа юм байна. За тэгээд бид нар одоогийн байдлаар ерөөсөө хүний бие ерөөсөө олж чадхаагүй байна гэсэн ийм одоо хариу өгсөн бэлээ. Тэгээд 2000 тонн ийм шороо чулуу ийшээ цөмрөөд орсон гэсэн ийм мэдээлэл байгаад байна. Ёо. Энэ найруулагчид сольж өгсөн зурган дээр энэ өдрийн цагаар заяа жижигвтер байсан байна. Тэгээ орой олонгот бүр илүү томроод нөгөө нэг тэлээд ингээд доошоо бүр гүн унсан байна л та. Энэ нөгөө одоо энэ 2025 оны эхээр өнөө нэг илүү 2 сард Японд за би зөв санаж бол Сайтама гэдэг одоо мужид нь газрын цөмрөлт болоод за газрын цөмрөлт болоход ингээд эхний цөмрөлтийнх нь үеэр нэг ачааны машинтай явж исэн 70 гаруй насны жолооч тэр цөмрөлтийн үеэр унсан. Тэгээ тухайн үнийг гаргаж авах гээд эн чин газрын цөмрөлт ингээд нүдэн баримжаанд харагдах үе доошоо 15 метрийн зайд байна гэд ингээд хараад исэн чин явандаа нөгөө цөмрөлт нь доошоо гүн рүүгээ 200 м л унаад жолоочийг олж авах нь байтугай нөгөө доошоо дрон нисгэж гүнийх нь ингээд нөгөө олж чадахгүй тэгээ бүр эцэст нь машиных нь ингээ бүхээгийг арай гэж олж харсан гэд ийм нэг харамсалтай мэдээлэл бас яг ноны ихэр явж исэн л та. Энэ гээд цөмрөлтүүд чи ингээд яг юунаас болдгийг нь ойлгомжгүй хаанч цөмөрж болдог тийм үзэгдэл юм л шүү дээ. Тэгэхээр одоо за Монголд бол ерөөс тийм юм болж байгаа төвд бити болоос гэж бодож байна. Гэхдээ одоо яг юунаас болдгийг янз янзаар тайлбарладаг юм шүү. Яг зарим хүмүүс бол бүрэн тайлбарлаж чаддаггүй. Тэгээ хаан цөмөрдгийг нь бас цөмөрхөө гэдгийг нь хэлж чаддаггүй. Тэгээ зүг зүгээр явж байгаа хотын гудамжаар ингэж явж ирсэн машинтай явж байгаа ингээд цөмрөд орчих магадaltaй. Гин цөмөрж азгүй хүмүүс тэгэл орж байгаа. Гэхдээ ийм харамсалтай үйл явдал болсон. Тэгээд энэ цөмөрхөөр бас нэг асуудал нь аврах ажиллагаа нь маш хүндрэлтэй болдго юм байна. Энд чинь ингээд дээгүүр нь ингээд нэг утас явуулаад доошоо нь ингээд юугаар одоо 30 гаруй хүн ажиллана гинэ ийшээ доошоо. Тэгээд энэ чинь нөгөө юу байхгүй ойр хавьд машин механизм тавьж болдгоо бололтой. Тэгэл цэвэр гараараа олон хүмүүс 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо аврах ажиллагаа явуулж байгаа. Одоогор бол нэг ч хүний биеийг олж аваагүй байна. 10 цагийн турш одоо ингээл ноцтолтонд бол гэсэн юм байдалтай явж байгаа юм байна. Яг нөгөө нэг тэр Японы хэрэгтэй бол яг л төхөөл юм байна л да. Тэгээ одоо хүн маань олдоосоо тий. Харин тий. За Ундра Мэри Бата газрын гав гэдэг болов харин нэгдэг юм болов. Энэ бас нэг нэршил байдаг баг. За би бол яг чижээр мэдэхгүй байна. Газрын гав гэдэг амар юм а гэсэн байна. За хонгор цул жандан жамц пөөх бурхан мэн гэд. За энэ ч бас зөв зүгээр явж байгаа л ингээл цөмрөөд орчдөг бол үнэхээр бас нэг аагуур явахаас ч ихсэн айц хүцтэй л явах юм байна. Манай байрны яг хажууд нэг тийм тариншааны нүх байдаг шүү дээ. Тариншааны нүх нь таглаатай заяа. Гэхдээ яг тэр ингээд нэг явган үний зам ингэж явж байгаа нэг ингээ жоохон хонхоцсон байдаг байхгүй. Би яагаад тэр авир гიშгдэггүй шүү дээ. Тийм ингээд доошоогоо ингээд цөмрөөд орчих юм шиг санагдаад. Энэ нөгөө юу мүү бас цэвдэг мэвдэгтэй холбоотой тийм болов те бас сони юм аа. Чимбайн бүр амар лаг зураг өгчлөө шүү дээ. Энэ одоо үсрээд гарсан юм бах та машин. Энд яг ямар өчтэй зураг юм болов? Та яг цөмрөнгүүт нь л яаж ах шиг үнтэй. Одоо энэ нөгөө нэг унахчихсан мотоциклт өмнө ямар юм бэ? Энэ бүр үст үнэхээр харамсалтай мэдээ байна. За Ундра Мэри Бата солонгосчуудын өөрсдийн хийсэн кино байдаг шүү дээ. Тэгэхээр үе болдог байх нэгэд. Харин тийм. Энэ одоо миний мэдхийн лав Солонгос Японд бол болоод байдаг харагддаг. За манад бол би л болсон гэж бол сонсож байгаагүй. Тэгэхээр тэр хавийн улсуудад илүү их төвөмөл тохиолддог зүйл юм болов. За яг нарийн мэдэхгүй л байгаа дээ. Чат GPT-с жоохон асуугаад. За тэр бол хамтран ажиллагчаа танилцуулъя те. За манай хамтран ажиллагч Life Tea эрүүл залуу амьдрацгаа юураа те хамтран ажиллаж байна. Тэгэхээр Life Tea брендинг Jasmine цаг
өнөөдөр танилцуулнаа. ТV World компани одоо цайны ертөнц компанийн ялах жасмин цэцгийн дэлбэтэй ногоон цаг танилцуулж байна. Ийм одоо шар ийм төмөр савтай байгаа. Тэгэхээр хоолны шингэцэн муу гидс хөвлөгээр жин нэмдэг. За гидс хийгээр дүүрч байнга унгуулдаг. Илэг өөхлөлттэй, илэг бүтцийн өөрчлөлттэй, амархан ядардаг, нойрондоо муу, нүүр болон дал хэсгээр нь байнга батг гардаг, чээж хорсдог, хумсны толионд босоо зураас үүссэн цус өтгөрөлттэй хүмүүс жасмин цаг сонгон уудаг. Ер нь эртнээсээ ууж ирсэн юм уламжлалтай юм байлээ. Хүүх намайг болоод хэлчихвээ. Тэгээд сая одоо цагаан сарын дараа бол хоол шингэц бол их муудсан байх гэж бодож байна. Ер нь бас их идчихдэг. Тэгэхээр нялх жасмин цэцгийн дэлбэтэй ногоон цагаа хандлаад уувал одоо навчин цайг бол буцалгаж уудаггүй, ихэвчлэн халуун буцсан усаар хандалж уудаг байгаа шүү. Ингээд уух юм бол хоол шингэц саяны хэлсэн асуудалд бас тус нөлөөтэй гэсэн үг тийм. Тэгэхээр лайфтиг цаг авахд хүргэлт үнэгүй. Дээр нь брендийн шилэн аяг үнэгүй бэлгэлж байгаа юм яг одоо та бүхэн яраарай. За органик нэмэлт элдв ямар нэгэн нэмэлт байцгүй тансаг зэрэглийн цай авах үед нь тоолж оронгүй эрүүл мэндийн ач тустай байдаг. Тэгэхээр хүний биед гүн шингэж илааршуулж ангаах өвчнөс урдсан сэргийлдэг тул цайны сонголтоо хийхдээ хямдхан гоё ханган утас автай брендийн нэрэнд нь хуурдаж бус үзүүлэх ач тус одоо үйлчлэлт нь анхаар сонгож байхыг зөвлөж байна. За навчин цайг бол олон удаа уусаар хамтлан уух нь харин сайн. Ягаад гэвэл хамтлах бүрт нь амт нь өөрчлөгдөж идэг. Тиймээс гэртээ болон кафед навчин цай авсан бол олон удаа ус ууж нөхүүлж авахаас бити санаа зовж байгаараа усанд амт болон өнгө орохгүй болтол уух боломжтой гэсэн үг. Тиймээс гэртээ аваад явахд маш удаан хэрэглэгддэг. Тэгэхээр хоол боловсруулах үйл явцыг докторжуулах үйлчлэл бүхий пантотины хүчлийг агуулдаг болохоор гидсний дүүрэнг байдлыг бууруулад ер нь хоолыг шингээгээл өгнө гэсэн үг шүү дээ, тий? Харин тий. За тэгээд навчин цайн С амин нэмэр баялаг хүний бүх эрхтэн системд эерэг нөлөөлж хоргоожуулна, дархлааг дэмжин хор товдроос урдсан сэргийлэх үйлчлэгээтэй гэж үздэг. Тухайлбал тогтмол ногоон цай хэрэглэдэг хүмүүсийн ханиад хүрхэнд төрсөн чамархан идэгдэг болждаг. Ходоод илэг цус нойр болчгон үйл ажиллагаа бүхэлд нь дэмждэг. Энэ цэсний өтгөн байдлыг бас бууруулдаг. За ингэхээр нойр болчгон цэцэрлээс давхраас хамгаалж өгдөг тустай. Жасмин цэцэгтэй дээд сортын ногоон цай нь илэгний өөхөлтийг бас бууруулна, хоргоожуулж өгдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан байт юм байна. Тэгэхээр одоо Lifety брэнд маань хар цай, жасмин цай, үүлонг цай, кальцтай цай, ногоон цай гэдэг 5 төрөлтэй бид нар ч одоо бүгдийг л угаад байгаа шүү дээ, тий. Чухам ирүүл хүмүүс л энэ энэгээр одоо. За тэгдэг байх уу. За номин ийм арт оргил сансар эфэс гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээр цайны таскаас нь та бүхэн худалдаж аваарай. Харин 9411 1880 14 гэдэг дугаарлал залгаад захиалж үнэгүй хөргүүлж авах боломжтой шүү. 9411 18 14. За тань тэр Tea Garden by Tea Lovers гэд хайвал Live Tea гэж бас муу хайвал Facebook пэйж нэгаа та бүхэн ороод дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай, бас лайк дараарай. За манай нэвтрүүлэгтээ Live Tea эрүүл залуу амьдарцгай өрөөтэй хамтран ажиллаа, баярлалаа. Баярлалаа. За Хотопикс нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс Яманы махыг халуун дээр нүрэтайгаар үргэлжилж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэлд дутуу. За тэгээ. За өнөөдөр тренд дээр би ингээд одоо спортуудын хажуугаар ингээд маш нэг тийм сэдв их давамгай орж ирлээ. Тэгээ би энэ сэдвийг дуудахгүй гэхдээ дурдаад өнгөрье гэж бодсон. Тэгэхээр ингээд одоо бид нар сайн мэдэн шүү дээ. Одоо Францга иргэншилтэй байжгаад одоо Оросын иргэншилтэй нэмээд бас Арабын нэгдсэн Эмиратын иргэншил авлуу да. Жерар Депардью гэдэг жүжигчин байдаг тийм том хамартай. За Жерар Депардью. За Монголд нэгэн үе одоо үндсийн телевизээр нэлээ олон сизон гарсан, бараг бүхэлдээ гарсан болов. Тэнгэрлэг нэгэн гэр бүл гэж нэг одоо христийн одоо гэр бүлийн нэг цуврал гардаг байсан. Энийг монголчууд санаж байгаа нэлээ удаан гарсан. Тэгэхээр ингээд яг одоо Тэнгэрлэг нэгэн гэр бүл тэр цуврал дээр одоо пастор аав нь одоо тухайн өнөр өтгөн тэр олон хүүхдүүдтэй гэр бүлийн аав нь гэх нэг жүжигчин заяа. За тэгээд одоо Impractical Jokers гэдэг одоо манай Star телевизээр гараад идэг дөрвөн бачка бив нэгэ шоглол яваад идэг нэг тийм одоо шоу байд юм аа. За ингээ энэ шоуны бас оролцогч Joy Gato. За тэгээд Hollywood-ын жүжигчин Noel Clarke гэдэг энэ дөрвөн хүн дөрүүлээ тусдаа шүү заяа. Гэхдээ дөрвөн хүн дөрүүлээ ингээд бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан.
Дөрүүлээ. За. Тэгэхээр ингээд яг өнөөдөр ингээд трендийг ингээд харж байхад яг ингээд бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан эрэгтэй жүжигчдтэй олонний танил хүмүүсийн ингээд хэрэг маш их байсан. Гэхдээ энэ мэдээллүүдийг би дуудахгүй зур дурдаад өнгөрж байгаа шүү заа. За яг одоо дуудах мэдээлэл маань Холливуудын жүжигчин за Барак Обама, Мишель Обама хоёрыг салхангаа алдаад байна гэж нэг хэсэг жоох одоо цууруу одоо цуурсан ярианы цууралтын одоо эзэн болсон Jennifer Aniston-тай холбоотой. Тэгэхээр Jennifer Aniston-ыг маань яг одоо ингээд найрлагч зураг нөгж нөө хоол идээд гараад ирсэн чинь за энэ Педро Паскалын хоёр үерхэд эхэллээ гэл заяа. За тэгээд одоо хангараг хингэрдэлтэн гэдэг үү. Тэгээд ингээд нэг папарацууд зургийг аваад гяс нөгөө нэг ямар нэг ингээд шар эвлэл рүү зарангуут нөгөө шар эвлэлүүд нь за үерхэд эхэллээ энэ хоёр ч одоо энэ хин чин Рэйчел чин Jennifer Aniston ч одоо 56 настай, Педро Паскал чин 49 настай, 7 насны зөрүүтэй. Одоо энэ хоёр одоо ирчин ба штэ тий. Үерхэд юу ч буруудахгүй гэж ирэлцээ. Хин ганц би ягаа гэлцээ. Тэгэл ингээд шуугаад эхэллээ л дээ. Тэгэхээр Jennifer Aniston-ыг бол монголчуудад бид нар бол хичнээн мэдэн штэ. Педро Паскалын хувьд болохоор Game of Thrones цуврал тоглож исэн. Тий. Обрин Мартел лөө тий. Тий их гоё дүр гаргаж исэн тий. Маш гоё дүр. Маш гоё дүр гаргаж исэн сүлд. Ер нь Педро Паскал ч одоо сүүлийн хамгийн супер од болчиход байгаа хүн гэж байлгаад байгаа. Тэгээ би буруу санаагүй бол одоо энэ бүсгүүчүүдийн хамгийн хүсэмж залуу гэж харагддаг гэж ойлгоод байгаа. Тийм залуу. За тэгээ Педро Паскалын миний одоо яг үзэх одоо яг бүр илүү танилцсан кино Last of Us гэдэг нодон байна уу да. Зомбитэй кинонд одоо гол дүрийг бас гаргасан. Star Wars-ын Mandalorian гэдэг одоо цуврал дээр бас дүр гаргадаг санаж байна те. За ер нь сүүлийн үеийн хамгийн одоо бас Аз зэрэглэлийн жүжигчин болж гарч ирээд байгаа энэ залуу одоо Jennifer Aniston-тай нэр холбогдсон байна. Нэр холбогдсон гэж тэгсэн чинь за одоо нөгөө одоо тусын бас нэг агентлахуд байгаа шүү дээ. Тэгсэн чинь за энэ хоёрыг одоо үерхээгүү гэдэг мэдээлэл ихний ээлж нь гарч ийн болцоогүй уулзаагүй зүгээр бөөнөрөө бид нар хоол идсэн гэж заяа. Тэгээ Jennifer Aniston ч одоо Hollywood-ийн одоо ичнэ жүжигчин Drew Barrymore-тай хамтраад Morning Show гэдэг шоутай юм байна. Хин Jennifer Aniston за. Би нэг шоу гэж ойлгосонгүй одоо бараг цуврал юм болов уу гэж бодлоо. 4 сизонтэй гэсэн байсан. Тэгээд би ингээ харчаад энэндээ Педро Паскалыг одоо ингээ нөгөө одоо чочноор урьсан юм байна. Урьсан болоод бид нар ингээд найзуудаараа бөөнөрөө хоол идсэн. Тэнд бит хоёр хоёулахнаа байгаагүй штэ гэдэг ийм мэдээлэл хийсэн байлээ. Гэхдээ нөгөө шаршуу хизэнэ нөгөө нисцэн энэ хоёрыг бол өстой ингээд олны ингээд тэ хөлөөр ингээд харилцаагаа нууцлж чинь хамаагүй л хоорондоо дотн нэсэн гэх мэтчил нөгөө мэдээллийг бол нэр яаж л бол шарлуулж ин дөө. Харин тэ нөгөө их тийм дотн харагдчихилээ гэдэг бас тийм мэдээлэлд яваад ах шиг байсан тэ. Педро Паскал би буруу ойлгоогүй саяхан тийм салсан юм да салалтад болсон түүнтэй холбоотой зүрхэн шархалсан яваал гэж мэдээлэлс яваад байгаа. Тэгээд энэ зүрхийн одоо Jennifer Aniston идгийгч байна ч гэл. Педро Паскалын би нэг юуг нь санаж байна л та. Одоо нөгөө нэг та ингээд таны бэлгийн чиг баримжаа чинь ямар юм бэ гэсэн чинь би энэ дэр хариулахгүй гэдэг хариултыг их тод өгжсэн. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүсийн хувьд ингээд хариулт нь бол үлдсэн байгаа. Тэгээд ямар ч Jennifer Aniston-тай нэр холбогдсон одоо хүмүүс чинь ер нь их одоо томордог штэ. Одоо за яг Brad Pitt бол угаасаа л өөрөө том од байсан. Brad Pitt-ийн дараах одоо тэр нөгөө Jennifer Aniston-тай гэрлээд салдаг Justin Theroux гэдэг жүжигчин бол ер нь бол ингээд Холливуудад ингээд нэлээд танигдаад гараад ирсэн. Jennifer Aniston-ы буйнаар одоо нөгөө тийм үү. Тий. Танай Demi Moore Ashton Kutcher-ыг гаргаж ирсэн гэдэг шиг л яг ийм процесс болсон аахгүй юу? Манай тийм юм. За. За ямар ч тач ингээд энэ хоёрыг ингээд цуг хоол моол идээд гадуур яваад байгааг энэ хүмүүс бол за тий ингээд үерхэд байна, болцоод байна гэд ингэж хардаад байгаа юм байна. Тэгээд яг одоогоор бол тренд дээр Jennifer Aniston гэдэг нэрээрээ ороод ирсэн байдаг. Ороод ирсэн байна. Тэгэхээр явандаа бас энэ хоёр маань харилцаа нь хаашаа ирэх нь бид нар одоо цаг хугацааны дагуу харах байх. Харъя да. За Обама дээр бол бүгдээрээ хамтдаа нийлээ дэлхийд хэрэгүүлсэн байх юм шиг байна. Хоёулаа альбом сайтууд нь ч гэсэн өөрсдөө бас нөгөө буруу гэдгээ өвлөж ширж байгаа шиг байлаа шүү дээ. Хүчээр нэр холбоцсон. За дараагийн мэдээллийг өргөе. JD Vance, Elon Musk гэдэг хайлт энэ хоёр хүний нэр зэрэгцээд Google Trend дээр 20,000 хайлтаар Америк нэгдсэн улс яг одоо тэргүүлээд эхэлсэн байна. JD Vance бол Америк нэгдсэн улсын диж ерөнхийлөгч. За Америк нэгдсэн улс диж ерөнхийлөгч гэдэг бас их том цол. За тэгээд Elon Musk бол одоо яг тэдний багт ялахад гол нөлөө үзүүлсэн, Трампыг ялахад гол нөлөө үзүүлсэн хүн гэж ингэж үзэж байгаа. Тэгээд яасан бэ гэсэн чинь ингэсэн юм байна. Интернетээр би бас олж сонссон. Интернетээр JD Vance бол Elon Musk хоёрын JD Vance Elon Musk-ын муулж байгаа хоолоогоор бичлэг одоо тарцсан юм байна. Интернетээр.
За би тэрийг яг сонссон тэгэд арай л ингэж ярмааргүй ингэж бодтол авсан тийм бичлэг таарсан. Трампд одоо голж байгаа ховлж байгаа юм шиг тийм бичлэг байгаа байхгүй юу. Тэгээ ямар утгатай вэ гэхээр энэ Илон Маск бол ерөөсөө бидний одоо өөрийгөө бол биднэрт манай баг тусалж ийн гэж үзээд байгаа. Үнэндээ бол энэ биднэрт гай болж байна. Энэ манай багийг их муухай харагдуулж байна. Илон Маск гэдэг одоо JD Vance энэ гурав ч ингээд 3 хүний баг болчиход шүү дээ. Хамгийн гол 3 том хүмүүс эднээс хоорондоо ингээд муудалцаад байгаа юм шигээр юм мэдээлэл тарсан. За энэ нь бол худал мэдээллээ гэдэг одоо мэдээллийг JD Vance өөрөө үгсэн байлээ. Бүр өөрийнхөө нэг аль биесны юугаараа хуудасаараа дамжуулж телеграф дээр энэ тухай бичсэн байна. Хуудасаараа бид нар бол Илон Маскийг бол бид гэж моглоогүй. Энэ бол одоо хиймэл оюун ашиглаад биднийг хуурамчаар одоо энэ хооронд нь агруулах гэсэн зүүнний явааргүй оролдлогоо гэж одоо тэгж тайлбар тавьсан байлээ. Зүүнний гэж ирж байгаа юм байна тий. Одоо чи яг үнэхээр яг зүүн баруунараас ялгардаг болсон. Нэрээ сониноос Илон Масктай холбоотой бас нэг том мэдээлэл дээр энэ Далмаар JD Vance мэдээлэл өгсөн байгаа. Телеграф дээр гаргасан мэдээлэлээр бол энэ Теслаг хүмүүс янз бүр шатаагаад ингээд яг таа мэн юу гэдэг юм те одоо хорлон сүтгэх ажиллагаа яваад байна. Тесла машинуудыг шатаагаад энд нь бол Илон Маск бас жоохон эмзэглээд байгаа мэтэр бас бахан бичлэг тарсан байлээ. Энэ өстө маш хэцүү байна гэд одоо Трампаас гомдолж байгаа юм шиг. Одоо ч нөө юугаар одоо хиймэл оюунаар янз янзын хүмүүсийн хоолоогоор янз янзын юм ингээ хилүүлдэг болсон юм байна шүү дээ. За тэгээ JD Vance бол юу гэсэн бэхээр Tesla террорист гэж нэрлэдэг да. Tesla-г ингээ хорлон сүтгээд байгаа энэ одоо Tesla террористууд бол зүгээр л баян уучраа мэдгүй байгаа зүүнний үзэлтнүүдээ, радикал зүүнний үзэлтнүүдээ эднээс бол ерөөсөө ингээ хорлон сүтгэх ажиллагаа хийж байна гэсэн байдлаар бас одоо өөрөөр хэлбэл Илон Масктай муудалцаагүй харин бид нар нэгдэлтэй байгаа. Эднээс бол ингээ бид нарыг ингээ одоо хоорн хагалах гэж оролцсон байна гэдэг утгатаар JD Vance мэдгэл хийсэн байгаа юм байна. За тэгээ JD Vance-ийн тэр одоо Илон Маскийг муулсан тэр бичлэгийг нь хүмүүс хайгаад сонсъё гэдээ бас юугаар нэг Google-ээр нэг хайж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө юу л да одоо Канадыг 51 дахь мужаа болгоно гэсний дараа Канад Tesla-гийн байрыг бүр нөгөө гадна талын зандалчлаад бүр юу ч хөө ингээд ягаан будгаар будцсан байсан. Тэгэл ер нь Америк даяарын Tesla-г ер нь их шатааж, их мууг нь үзэж байна. Тэгээд Tesla-гийн байрнуудын гадаа бас их үг бичээ, тэ хараал ерөөлөө үг их бичээд байгаа. Тиймэрхүү мэдээлэлүүд бол нэлээд төлхөө яваад байгаа тий. Тэгээд дээрэс нь Tesla-гийн одоо борлуулалт бол асар их буурж байгаа. Европын холбооны нэлээд олон улс Tesla-г авахаа зогсоож байгаа. Дээрэс нь Америк нэгдсэн улс дотор нь зүүнний үзэлтнүүд нь Илон Маскийг ингээд засгийн газарт ороод улс төрд оролцолтод байгаа дургуцаад одоо бас эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Tesla-гийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийг төлөөлж одоо өдөртөх зөвлөлийн гишүүн нь юу гүйцэтгэх захирлын ажиллаа өгөө гэж шаардсан байлээ. Тэгээ Илон Маскийг те. Тэр бас нэлээд олон юм өрнжин да үүнийг эргэлдээд. Үнэхээр сонирхолтой л одоо ингэ нэг одоо дэлхийн улс төрийн амьдрал ч юм уу те эргэн тойрны энэ геополитикийн асуудал яг сонирхолтой идэл буцлаад байна л да те юу хаашаа ирэх нь их тодорхойгүй байдалтайгаар. За дараагийн мэдээлэлд бодох уу? За дараагийн мэдээлэл Pete Hegseth гэдэг нэр одоо яг тренд дээр нэгээр ороод ирсэн байсан түрүүн 7 цагийн өмнө сэтгвтэй хайлттай 1000% өсөлттэй яг түрүүн намаа харахад бол 200,000 хүн Pete Hegseth гэдэг хүний нэрийг хайсан. За тэгэхээр энэ хүн маань ямар хэрэгт орооцолдсон бэ гэхээр за Дональд Трамп одоо юу яасан? За тангараа 1 сарын 24-сөн гэдэг чинь 1 сарын 24-сөн даруйда Батлан хамгаалахынхаа сайдаар одоо энэ жил 44 настай Pete Hegseth гэдэг залууг одоо нэр дэвшүүлсэн өөрөө. За энэ чинь ханаас ч юм би гараад ирсэн залуу гэдэг шүү дээ. Тий. Тэгээд ингээд 44 настай гэдэг бол ерөнхийдөө бол яг энэ одоо албан тушаал дээр бол томилогдож байгаа хүмүүсийн дунд залуудаа орж байгаа юм байна л да. Гэхдээ мэдээж энэ нөгөө нэг ерөнхийлөгчийн томилгоог сенатын чуулганы одоо тий хуралдаанаар шийднэ. Гэхдээ яг энэ удаа шийдэхдээ бүр дид ерөнхийлөгч JD Vance өөрөө орж ирээд энэ одоо үйл явдлыг шийдсэн баггүй юу? Тэгэхээр ингээд нөгөө нэг одоо саналын ингээд харилцаа тэнцсэн байх үед JD Vance-ийн одоо санал ингээд нөгөө нэг юуг нь мөсийг хаглаад ингээд яасан гэсэн үг одоо ханыг нь хагалсан юм байна шүү дээ. Ханыг нь хагалсан тий. Тэгэнгүүт яагаад энэ дээр ингээд хүмүүс тэнцээд байсан бэ гэхээр JD Vance заяа өөрөө татвараас зайлсхийсэн. Тэгээд арх дарсны асуудалтай бас ингээд нэг тийм одоо бэлгийн ингээд одоо тий секси ингээд ямар нэгэн тийм одоо хүчирхийллийн хэрэгтэй байж магадгүй гэдэг ийм асуудал дээр ингээд энэ хүн дээр нэлээд нэнтгэлсэн баггүй юу? Pete Hegseth гэдэг байгаа энэ хүн дээр тий. За тэгсэн чинь энэ хүн маань одоо бол Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн даргаараа бол ажиллаж байгаа. Тэгэнгүүт ямар хэрэгт орооцолдсон бэ гэхээр ийм энэ улсын хүсэтийн одоо босгочдын тухай барууны эвлэр бол босгочд гэдэг байгаа боловч одоо бол дотроо бол тэгэл бас нэг үндэстэн цөөнхөн л гэсэн үг шүү дээ. Тий.
бүлэглэлтэй. Тийм бүлэглэлийн за хүсэтийн босгочдын эсрэг одоо Цохилт зохилт өгнө гэдэг тухайгаа заяа. За. Ингээд нөгөө нэг хоорондын ингээд чатанда ингээд бичдэм байх энэ томчууд чинь. За. Тэгээд ингээд яг одоо Signal гэдэг яг ийм платформ байд юм байна л да. Одоо бидний WhatsApp, Facebook гэдэг шиг Signal гэдэг платформ дээр яг энэ бичих энэ чатанда хэнийг нэмсэн байсан гэж. Atlantic-ээс сэтгүүлийн заяа одоо хариуцлагатай редактор Jeffrey Goldberg гэдэг хүнийг зүгээр ингээд өөрөө ч мэдэхгүй нэмсэн заяа PTX. Хэнийг нэмснээ ч мэдэхгүй байгаа даа. Тий. Тэгсэн чинь нөгөө нь ингээд тэр ингээд чатыг харж л да. За ингээд Signal платформ дээр ингээл амар том хүмүүсийн нэр орж ирэл амар сүртэй юм бичил. За тийм юм да. Би гоё тролтон да. Ийм нэг хүсэтийг одоо тий ингээд тэдний цагаас ингээд юу цохилтоо өгнө тийм үү. Одоо манай ингээд цэргийн нөөц болцсон энэ дагаа энэ базаас энэ хэмжээний одоо юу нэг цэргийн хүч нь гарна гэдэг ч юм уу тий. Яг ийм хувийн мэдээлэлээ ингээд бүхэл бүтэнтэй энгийн нэг ингээд иргэн биш бүр ингээд томоохон сэтгүүлийн хариуцлагатай редакторыг нэмжээгаад ингэж чаталсан гэдэг хэрэг дунаад. За энэ нь задраад. За тэгээд задарсны дараа одоо өөрөө нөгөө бандсан хүн одоо бүр би тийм юм яриаггүй наад хүн ч үнэхээр худлаа ярьж байгаа гэдэг тийм мэдээлэл хийхэд заяа. Зарим юмыг санагдуулж байна. Нэг ороогдохоор бантаа тэр чигээрээ энэ үлгэр зөхөөж эхлэх юм шээдтэй гэдэг. За би PTX-ийг буруу санааг бол энэ PTX гэдэг нөхөр чинь зүүн өмнөд Азийн ASEAN бүлэглэлтэй та яаж харьцах вэ гэсэн чинь Солонгостой би сайхан ярьсан гэдэг нөхөр хүмүүстэй те. Өөрөөр хэлбэл зүүн өмнөд Азийн одоо өмнөд Азийн ASEAN-д ямар улс байдгаа ч мэдгүй зүгээр нэг хүн орж ирээд тийм гар. Тэгээд одоо бол ямар зохион байгуулалтгүйгээр за маш нууц одоо Америкийн хувьд одоо нууц мэдээлэл л гүдээ. Имэнд цохилт өгч байгаа, агаарын цохилт өгч байгаа мэдээлэлээ зүгээр ингээ сайхан хин чи мэдгүй нэг үнийг нэмж хагаад за бид нар яг одоо ингээ довтлох жишээ өгөөд мэдээлэл өгсөн байж дараа да. Тийм. Тэгсэн чинь нөгөө бүр ингээд нэг бүхэл бүтэн сэтгүүлийн редактор байж юу? Намаг ингээ нэмсэн байна. Яг бид нар Atlantic-ийн сэтгүүл дээр нь яг тэр нөгөө одоо редакторын Jeffrey Goldberg гэдэг хүний бичсэн мэдээлэл ингээ унших гад орлоо. Харамсалтай нэг ингээ нөгөө цаг тулгуур төлбөр нь эхлэлтэй надаас. Тэгээ уншиж чадсангүй. Тэг яг нөгөө эхлэлийн ингээ тал тарахад за ингээ би яг цагийг нь бол яг ингээ би зүгээр ингээ өөрийнхөө ингээ те рандом тоогоор хэлж байгаа шүү заяа. 14 цагт өгөх цохилтын тухай би 11:54-д ингээ тэр чатнаас уншсан. За тэнгууд би энэ худлаа чат байлгүй гэсэн чинь удалгүй ийм тийм хүсэттэй босгочтой эсрэг цохилт өгч эхэлсэн. Энэ үед л би энэ чат үний юм байна гэдгийг ойлгосон гэдэг яг ингээд тэгж нийтлэл нэхэлсэн байлээ. Тэгэхээр ерөөс ямар зохион байгуулалт байхгүй хэнийг нэмж хасч байгаа ч мэдгүй. Ер нь л нэг тийм бандан шиг юм хийж байгаа юм шиг байна да энэ PTX гэдэг нөхөр. За одоо тэгээд их л өөртөө ихтэйгээр солонгосч Асиатай яаж харьцах вэ гэхээр солонгосчуудтай бид нар их сайн харьцах. Солонгос Япончуудтай бид нар их дотн нөхөрлөнө л гэдсэн шүү дээ угаасаа. За дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө хамтран ажиллагчид танилцуулж юм. Манай Todopex нэвтрүүлэгтээ Ар Жанчуулангийн анхны ундрага цавлсан Рашан хандгаатай жанчуулан хамтран ажиллаж байна. За Ар Жанчуулангийн Аршааныг монголчууд эртээр үеэсээ олон төрлийн эмгээг илэршүүлдэг гэдгийг мэднэ. За биеэ эрүүл байх зорилгоор хэрэгжилж ирсэн эмч маранбууч ууг аршааныг хэрэглэхийг зөвлөдөг байсныг тухайн үеийн ном судар тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгэхээр илэршүүлэх чадварыг Монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндэстэйгээр судлаад, батлаад энэхүү ундраг дээр нь түшиглэн анхны бүтээгдэхүүн болон сувилал байгуулж исэн. За тэгэхээр 2011 оноос энэ одоо юуг хамгаалтанд аваад анхны ундрагын онгон нагшин байдлаар хамгаалтанд авч хагаад хэрэглэхэд хэлбэр хүнсний эрүүл байдлыг одоо эрүүл ахуйн шаардлагыг хангасан савлгаатайгаар үйлдвэрлэж эхэлсэн. За хандгаатай жанчуулан хэрэглэгч олон жил таашааж ирсэн. Тэгэхээр байгалийн чанараа алдалгүй хэрэглэгчийн гарт очиж байгаа нь мэрэгжлийн байгууллагын лаборатори дүгнэлт эрдэмтэн болон эмч нарын судалгаар батлагдаж байгаа төдийгүй олон жил ууж хэрэглэсэн хэрэглэгч нарын үр дүнгээр нотлогддог. Тэгэхээр байгалийн чанараа алдалгүй те хэрэглэгчдийн гарт очиж байгаа гэдэг нэг давуу тал шүү дээ. Тэгэхээр өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгааж дэлхийд өрсөлдөх хэмжээний үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндэд дэмжихийг бас уриалж байна. Ер нь үндэсний брэндүүд гэхээр нэг цаанаасаа л нэг огшоод идэм бол та нэг тийм гой санагдаа тий. Ажил олгож байгаа ард нь тий бахан гэр бүлүүдийг тижээж гин гэж бодохоор тэгээд ямар ч сан манай гэрт бол жанжуулан байж лээ тий. Ягаад тэгэхээр манай ээж өөрөө сахартай. Тэнгүүд нөгөө хоол боловсруулах эрхтний ингээд нөгөө яг хүндрэл заримдаа үүсдэг хоолоо шингээж чадахгүй. Энэ үедээ бол яг жанчивлан бол яг яалтчгүй ууж таардаг л та. Тэгээд би сайхан энэ сонссон. Анжаах гэрлэгч хоёр ярьсан. Жанчивлан халааж буцалгаж өгөхөр хүүхдэд гизэнд нь их сайн байдаг гэсэн үү? За. Тийм тэгж яг ярьжсэн шүү. За тэгээд жанжуулан бол хамгийн алдартай л Рашан баг. Та хандгаатай жанжуулан ингээд Facebook-оос авал албасны Facebook пэйж нэгаа та бүхэн
лайк дараарай. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 88 57 73 88 57 37 гэдэг дугаараас мэдээлэл авах нэ. За баярлаа. За баярлаа. За hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээллийг дууднаа. Тэгээд би түрүүн хэлсэн хүмүүс ингээд 2-2-оор ингээд хөдөлцөө сайхан орж ирж штэ. JD Vance Elon Musk-тай хөдөлцөж орж ирсэн. Одоо томчууд орж ирнэ. За энэ бол томчууд гэхээр хайргийн ах нь Танахтай юу? Трамп портрет Колорадо гэдэг хайлт Америк нэгдсэн улсад 20,000 хайлттайгаараас тэргүүлээд трендлээд эхэлсэн. За үүнтэй холбоотойс Путинтэй холбоотой бас хайлтуудаас дагаад нэмэгдсэн. Тэгээд Путин Трамп хоёр хоорондоо холбогдсон. За эхлээд Трампын зураг. За тэгээд дараа нь Путин холбогдох юм байна. Гэтэ ерөнхийдөө багцлаад BBC дээр ерөнхийдөө ингээд юу болоод байгааг ойлголт өгөх үүснийг юм нийтлэл гарсан байна. За яасан бэ гэсэн чинь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Оросын холбооны улсын одоо ерөнхийлөгч Владимир Путинаас зураг бэлгэнд авсан юм байна. Зураг бэлгэнд авсан. За үүнээс өмнө Дональд Трамп Колорадод байдаг өөрийн одоо хөрөг зургийг хүмүүс зурцсан байгаа зургийг энэ миний амьдралдаа харжсан хамгийн муухай зураг байна гэж голсон байгаа. Хамгийн муухай би ийм муухай зураг баг доромж ах уу бодит байдалс намайг өөрчилж зурсан байна гэд. Тэгээд тэр тухайн зурагчтай айгу инэдтэй одоо ийм комент бичсэн байлээ. Андерсон гэдэг ийм зураач ер нь бол түүнийг зурах маш хэцүү. Өөрийнх нь бодож байгаагаар өөрийнх нь зурах хэцүү. Ер нь Америк нэгдсэн улсын талан ч гэсэн түүнийг харж байгаагаас тэр өөрийгөө өөрөөр хардаг гэд. Өөрийнх нь нарцист гэх юм уу өөрийгөө илүү гоёор байгаагаас гоёор төсөөлдгөө гэдгийг санааг нь хэлж одоо ингээд зураач тайлбарлсан байна. За энэ тэгснэ ингэсэн юм байна. Энэ зургийг нь болохоор англи хүн зурсан юм байлээ. Англи хүн нэгэн бүсгүй зурсан. Тэгээд энэ зурсан зургийг нь болохоор юу яг хажууд нь зэрэгцээд Обамагийн зураг байгаа. Обама бол энэ зурган дээр маш гоё гарсан байна. Гэтэл миний зургийг арид энд муухай зурсан байна гэдэг ингээд голоод байгаа. Бүгд тэр зургийг нас харуул энэ. Яг энэ өгж байгаа зураг мөн үү? Энэ өгж байгаа зураг би одоо ингээд харахаар гоё л зураг шүү дээ. Гэтэ Трампын нүдээр бол энэ зураг ингээд нэг юм ерөөсөө түүнийг их л муухайгаар харуулсан гэж тайлбарлаад байгаа юм байна. Юу л да манай ахыг бол байгаагаас нь их л буйртай тогтоо томогтой цацсан баг гэд. Зүгээр ингээд одоо дүүгийнх нь өнцгөөс харахад бол ах бол гоё л харагдаж яг үнийг хэлэхэд. За магадгүй ингэж бас зарим хүмүүс тайлбарсан байна. Трамп яг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 13 кг хассан юм байна. 13 кг турсан юм байна. За тэгээд турхаас нь өмнөх байдлаар нь зурцсан гэж гомдлоод байгаа юм болов уу гэж бас одоо яг юунаас нь болоод гомдлоод байгаа ингэ ойлгох байгаа юм шиг байна л да. Хурыг гэж турсан болов уу ядраа турсан болов. Гэхдээ ядраад нөгөө би их завгүй байхдаа ингээд их турсан хоолж идэж амжихгүй юм завгүй байсан. Тэгээд ингээд турсан байлаа гэж ярьсан. Тэгээд ямар ч хэлсэн энэ одоо зургийг л одоо голоод байгаа хүмүүс зураачд нь их гайхаад байгаа юм байна. За эсэргээрээ тэгсэн мөртлөө Путинээс одоо яг ийм хөрөг зураг бэлгэнд авсан байж таарж байна. За Кремлийн одоо хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гэдэг одоо Путиний бүх үгийн дайж хэлдэг нэг хүн байдаг. Энэ бол Трампд ерөнхийлөгч Трампд хувийн бэлэг одоо гартуулж өгсөн энэ зураг байгаа гэд. Тэгээ Москвагаас ямар ч байсан энэ зурсан зургийг нь авчрахаар болж байгаа юм байна. Тэгээ энэ одоо тэр нь одоо ямар зургийг хинч мэдгүй байгаа. Трампын талаар бол одоо ямар нэгэн энэ зургийн талаар юм хэлээг байгаа. Гэхдээ одоо юу төлөөлөгчд нь болохоор юу хэлж байгаа гэхээр маш их сэтгэл нь хөдөлсөн байхаа хувийн бэлэг авч байгаа даа гэдэг. Тэс чи хоорондоо хайрын зэхэр бичлцээд байгаа юм шиг. Ингэсэн байна. Путин одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж яхад нь аллах хийх гэж оролцсон шүү дээ. Тэгээд тэгэхдээ Путин Трампын төлөө залбирсан гэдгийг мэдэгдсэн юм байна. За тэрэнд нь бас Трамп их талархсан их юу сэтгэл нь хөдөлсөн. Тэгээд их сайхан одоо зураг болсон байх гэд одоо энэ төлөөлөгчд нь бас ярьсан. Трамп бол их сэтгэл өндөр байгаа хаа гэд. Ийм байдлаар энэ ч одоо зургаар хүртэл хоорондоо их гоё тийм дотн харцаг илэрхийлээд байгаа л юм шиг байна л да. Энэ одоо нөгөө голоод байгаа зураг нь шүү дээ. Энэ зурган дээр нөгөө одоо би өөрийгөө Трампын дүүгээд худлаач ярьдаг юм. Бит хоёрын давхар ирүү бол дөхүүлээ шүү. Яг л явж шүү энд бол. Ааха. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За дараагийн мэдээлэл рүү оръё. За тэгэхээр би түрүү ингээд нөгөө халтхан дурдаад өнгөрсөн. За Өмнөд Солонгосын Hype Entertainment гэдэг маш том entertainment одоо компани байдаг. Тэгэхээр продюсингийн компани гэсэн үг тийм. Тэгэхээр энэ компанийн болохоор одоо 2023 онд дэлхийн хэмжээний октын хамтлагийг гаргаж ирнэ гэд Dream Academy гэдэг одоо ийм
4 ингээд ангитай reality show хийсэн. За. За энэ шоунаас болохоор одоо Cats Eye гэдэг нэртэй хамтлаг байгуулагдаад энэ хамтлаг маань 6 гишүүнтэй. Тэгвэл энэ 6 гишүүний нэг гишүүн нэлээд том мэдээлэл хийсэн тухай одоо мэдээлэл тренд дээр Өмнөд Солонгосын тренд дээр ороод ирсэн. Тийм үү? Би Cats Eye-г мэдэн шүү дээ. Йоо. Би тэгтээ бүр ингээд чамайг Солонгос дуучид мэддэг чинь лайк шүү. Үгүй би мэдгүй. Би зүгээр Cats Eye-г бол мэдх юм байна. Тийм үү? Тий. Ти араа одоо аягүй дуртай тий. Тэр нэр сонсдог байсан шүү. Аа. За тэгэхээр одоо энэ тий оддын ховжийг хамгийн түрүүнд мэдээлдэг тий эмзэл сайт дээр бичснээр за энэ хамтлагийн одоо энэтхэг гаралтай дуучин Лара Раш гэдэг бүсгүй одоо өөрийгөө би бол хагас жимсэн билүү гэж хэлсэн байна л та. Энийг чи юу гэж ойлгож байна? Байж байгаарай. За хагас жимсэн билүү. Тэгээд хагас хүн гэсэн үг. Хагас жимстэй билүү гэх юм уу жимсэн билүү гэсэн. За энэ тэгээд одоо би энийг юм шиг би бол ингээ ойлгосонгүй л дээ. За би ч ойлгосонгүй. Англи ойлгосонгүй. дээрээ тэгээ бичсэн. Тэгсэн чинь ингээд нөө цаашаа ингээд тайлбарыг уншсан чинь ер нь бол ингээ нөгөө нэг ижил хүстэн гэдгээ ингэж хэлж байгаа юм байна. А тийм үү? Ингэж илэрхийлдэг тийм хилцс маягийн юм байдаг. Одоо нэг хилцс маягийн л үг юм шиг байна л та. Би хагас жимсэн билүү гэхээр хөөхөн жимстэй ингээ нэг капкейк квек одоо суудсан чинь тэгж хэлчмээргүй байна. За. Тэгсэн чинь одоо за тэгээ октын клуб одоо хамтлагийн энэ охин болохоор өөрийгөө одоо ингээ те би өөрийгөө 8 настай хасаа л ингээ хагас жимстэй билүү гэж боддог байсан, мэдэрдэг байсан. Ягаад тэгэхээр ингээд би ингээд бүх хүнд ингээд татагддаг байсан. Бисексуал гэдгийг хэлж байгаа юм ба штэ. Бүх хүнд татагддаг байсан гэж ингэж ярьж байгаа. Эрэгтэй эмэгтэйгүүд татагддаг хүнийг хэлээд байгаа юм ба штэ тий. Тэгэхээр өөрөө болохоор энэ ингээд одоо тий бэлгийн чиг баримжаагаа бүр ингээд эртнээс мэдчихсэн. Тэгээд 23 он яг энэ Dream Academy гэдэг шоунд орох үедээ тий өөрийнх нь бэлгийн чиг баримжаанаасаа болоод одоо тий ингээд Өмнөд Солонгосын том агентлагийн ингээд байгуулж байгаа шоунд орчоод гологдчих үедээ гэдэг их айцтай байсан юм байна. Гэвчиг ингээд одоо тий энэтхэг гаралтай энэ бүсгүй ингээд сонгогдоод орж ирээд нилээ ингээд одоо хамтлаг нь бол жоохон алдаршиж байгаа. Гэхдээ мэдээж одоо нөгөө Blackpink, BTS зэрэгтэй бол харьцуулах боломжгүй л энэ чинь цоо шинхэн хамтлаг тий. Тийм. Ер нь ингээд клип мэлхипүүдийн нэг хальтархаар бас сонирхчийн төвшнийг юм шиг эсвэл одоо туршилтаа хийгээд яваад байгаа юм болов гэж би баг ойлгосон шүү дээ. Гэхдээ энэ хамтлагийн гишүүд нь бол одоо янз янзын сошиал медиа хуудасууд нээчээд контент хийгээл бас өөрсдийнхөө нөгөө юугаа танигдалтаа нэмэх гэл янз янзаар ажиллал байгаа. Тэнтнүүсээс нь би олоод үзсэн юм байна. Тэгэд би бас гайхчихсан энэ Америк хамтлаг юм багтаа гэж бодсон чинь яг суур нь бол юу юм бэ штэ. Ягаад Америк гэж бодсон бэ гэхээр энд чи одоо ингээд нэг цагаан харьстай 2 хүн байгаа юм. Өнгөт харьстай хид хүн байгаа. Гэхдээ Аз нэг 2 байгаад шин тэр нь хоёулаа Солонгос юм уу сайн мэдэхгүй байна. Японч бас байгаа хаа та ерөнхийдөө тий өнгөт арьстай нэг охин за тэгээд энэтхэг охин одоо энэ энэтхэг охины хоёулаа ярьж штэ тий бас тэр чинь одоо энэтхэг хэрэг жоохон бор арьстай тий за тэгээд ингээд нэг Аз маркийн 3 ч охин байгаа. За тэгээд дунд нь нэг тийм шар одоо барууны Кавказ биш нөгөө цагаан арьстай охин байгаа байхгүй тий энэ нөгөө манай кивиг л дөрөж юм шүү. Би сэтгэж байгаа. Манай кивиг ер нь санааг л дөрөөцсөн юм байна штэ. За одоо яг энэ зургийг нөхцөн байна штэ тий. Тийм байна. Тийм тэгэхээр яг одоо энэ зураг дээр байгаа тэр дунд нь байгаа энэ улаан үстэй бүсгүй маань өөрийгөө одоо ингээд ижил хүстэн гэдгээ ингээд одоо бисексуал гэдгээ зарлаад энэ зарласан тухай нь одоо солонгосчууд их гайхаж хайгаад байна. Тэгэхээр магадгүй солонгосч нэлээ нөгөө консерватив орн штэ. Ер нь ингээд одоо олонний танил алдартнууд нь нэгтгэж өөрсдөө одоо ижил хүстэн гэд зарлдаггүй бах. Тийм тохиол баг байгаагүй. Гэхдээ энэ чинь солонгосын төсөл болж таарад байна тий. Тэнгүүд одоо миний ингээд маш сайн ингээд одоо таньдаг бишээ дэмждэг жүжигчин байгаа байхгүй юу? Одоо UI нэгэд одоо сүүлд хар тамхины хэрэгээр одоо нэг ял авцсан уугүй юу? Тэр жүжигчин тэр хар тамхины хэрэг гээд одоо энэ асуудал нь ингээд одоо дамжирхаасаа өмнө ингээд гарч ирэхээс өмнө ижил хүстэн гэдгээр нь маш их баалуулад солонгос юм уу тийм солонгос жүжигчин байхгүй. Манай найруулагч зураг нөх болоо UI нэгэд одоо Оскар хүртэл тоглосон кино нэр дэвшижсэн Burning гэдэг киногоор нэр дэвшижсэн залуу байгаа. Тэнгүүд энэ залууг одоо ижил хүстэн гэдэг тэр залуу зарлаагүй заяа. Гэвчиг хүмүүс болохоор яагаад гэсэн бэ гингүүд энэ ингээ те эмэгтэй хүнтэй нэгдүгээрт үерхэхгүй байна. Хоёрдугаар дандаа эрэгтэй хүмүүстэй ойрхон яваад тэнгээд тэг ингээ зургийг гаргаад нүдээдсэн айгуу сонио. Тэгсэн чинь ингээ явандаа угаасаа за тэр ижил хүстэнд бүр ингээ хаягдаад явандаа жоохон хар тамхины эргээр одоо угаасаа яг ингээ шүүхээр ороод ялаа сонсцсон байгаа би зөв санаж байгаа бол. Одоо солонгост шүүхээр ороод пүү. Ингэсэн ба шүү дээ энд. Би нэг гоё юм уншиж олж уншиж өгөө. Гэрэл туяа бичсэн байна. Айри маань Трампын дүү гэж байгаад Америк нэгдсэн улсын радиогийн дарга болчих үедээ бас ларсын хараад юм. Танд бас нэр өнөөдөр дарга болсон баяр хүргэе. Ер нь л их хурдан ташаал дэвшээд биш үү. Өнөөдөр чи би архины дарга болсон сууж байгаа шүү дээ. Хүндэлж явдаг шүү.
За тэгээд одоо мэдхгүй Ерөөл Баатар шиг баярлалаа. Мөги аргун бас өөдрөг шүү. Манай кивиг дуурайгаад байхдаа яа. Үгүй яг ерөнхий концепц нь адилхан юм шүү. Ингээд нэг юм янз янзын ингээд өнгөдөг юм одоо юм бүсгүүчүүдээс бүрдсэн тэгээд ядж яхад 3 дугагдах зургуулаа юм байна. Тэгээд бас яг адилхан тоогоор те. Мэдээж хэрэг дуурайс нь бол юу л бол гэхдээ иймэрхүү концепц халахаас айгуул байдаг байхдаа кайцай гэдэг бас их тийм сонирхолтой л юу юм бэлээ. Одоо төсөл юм бэлээ. Тэгээд солонгосчууд бас янз янзаар л үзэж байна да. Ер нь бол. Зя энэ хүрээд Hot Topics нэвтрүүлэг маань Яман ямхын халуун дээр нуурайтаагаараа радиогийн 3 дугаар студиэс хүрээд дууслаа. Тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цайны ертөнц Жасмин цай мөн анхны ундрагаас савлсан хандгаатай жанчуулан нар хамтран ажиллаа. За сонирхолтой байлаа. Баярлалаа Аригуна. Баярлалаа Ари. За